За сайн бацхан өрхөн хүндэт үзэгчтэй. Тэгээ энэ дугаар бол маш сонирхолтой дугаар болно. Энэ дугаарын маань зочноор Наран эгч байгаа. Тэгээ Наран эгчтэй урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Одоо тэгээд тэгээ хурим найрны цаг үе ирсэн байгаа. Тэгээ Наран эгчийн яг энэ үед бол Welcome to my heart гэдэг дуулж байгаа хүмүүс ер нь сонсож байгаа тийм болохоор Наран эгчтэй бас Welcome to my podcast гэж хэлээ. Thank you. Өрсөнд баярлалаа золоо. Би чамд нөгөөд өөрийнхөө лайв дурсан учраас чиний лайваас юу лээ? Подкастаас өөр татгалзах арга байхгүй юм дөө. Тэр чамтай уулзсан даа. Бодит дээр уулзсан даа гэдэг баяртай. За баярлалаа. Гэт энэ завшаанаар яг подкастын хамгийн ихэнд би Наран эгчийн яг My Voice 3 дахь цомгон дээр яг энэ чинь нэг тийм dedication бичээд өгөөч гоохсэ. Окей, за. За чи ярьж. Өө та юм бичих. Аа. Энэ нэр Наран штэ тийм ээ. Би нар зурдаг юм. Гар үсэг бол хүнийг илэрхийлэх хамгийн чухал зүйл тийм ээ. Аа. Тэр сайн гар үсэгтэй байх хэвээр. 28 тийм ээ. Өнөөдөр ямар гоё өдөр байна. Аа. Окей. За. За Наран эгчтэй маш их баярлалаа. За та тэгээд карантинаас гараад уулан дээр гараад орилсон уу? Орилсон. Хаашаа орсон? Нөгөө өмнө говийн зам дээр явсан. Тэгээд аав эгчээгээ дагуулад тэрээс ганцаараа жижигхэн өрөөнд шинэ дэжтэй бид нар хамт байсан учраас тий хамт нөгөө дасгал хийж байсан учраас мэднэ. Үнэхээр ихэн бодогдсон. Бид нар ч нөгөө маш олон хүмүүсүүдээр хүрээлүүлж насан туршдаа амьдарсан хүмүүс. Тэгээ мөнхийн алга ташлал тийм ээ. Хайр инэрлэр одоо бүвэлгцэн ийм хүмүүс шүү дээ. Тэрэндээ одоо цэнийг авч амьдардаг тийм ээ. Тэгтэл одоо яг ганцаархнаа нэг өрөөнд ороод телевиз ч үзэхгүй. Өөрхөн дассан орчноос одоо огт өөр орчин хинч орж ирэхгүй хийж ярихгүй. Хэрвээ интернет байхгүй бол ер нь л одоо жинхэнэ бясалгал хийх орчин байсан л да. Энэ нэг хугацааны дараа өчтөрхөн та яг алтан тайзан дээр алтан микрофоноо бариад дуулах мөч юу нь ямар байсан бэ? Үнэхээр сансан байлээ. Тайз бол ерөөсөө миний амьдралын хамгийн чухал зүйл. Би энэ тайзын төлөө одоо өөрийн хувь амьдралыг хүртэл золиосон юм. Тэгэхээр зэрэг би ерөөсөө энэ тайз бол миний одоо ганц зэвсэг гэсэн. Миний чин зүрх сэтгэлийн микрофоноо ойрлуулах. Тийм ээ чамлуу харж ирсээр л. Окей. Тэгээд тайзан дээр гарна гэдэг бол үнэхээр. Тэгэд хамгийн гол нь манай Онбатын төрсөдрөөс учраас манай рок пop байхын бүгдээрээ ирсэн. Бүгдээрээ ч байх хамгийн одоо шилдэг төлөөлөгч нар. Тэгээд тэднийг хараад бас сэтгэл үнэхээр хөдөлсөн л дөө. Үнэхээр гайхамшигтай. Гайхамшигтай ертөнцид бид нар амьдардаг юм байна. Бас гайхамшигтай Монгол орнд амьдардаг. Тэгээд карантинаас гараад хамгийн түрүүнд юу бодгдсон бэ? Монголын салхи, уула, олон давхар одоо цэнхэрлэн харагдах уулууд ч юм уу. Үнэхээр би ер нь уулан дээр гарах дуртай. Одоо уулан дээр байж ижил хамаг одоо энерги эдрээ нөхөж авдаг юм үнэлтэй. Тэгээд одоо өндөр уулж биш гэсэн тодорхой хэмжээний бас гайгүй шиг дун зэрэг уулан дээр гарч сайхан орилж хашгирж аваа. Тэгээд салхиар зүрхний ингэж байгаа нэг сайхан зогссон та салхиар блээгээд. Үнэхээр гайхамшигтай салхиар. Тэ. Тэгээ бас нэг сайхан зүйл гэвэл яг та бол өөрийгөө өмнө өгчсэн ярьслахандаа бол сорилтонд дуртай. Өөртөө зориг тавих дуртай. Тэгээ би тэрийг яг карантины үеэр та бол зүгээр суухгүй бас монголчуудыгаа бас хөл хорионд орсон хүмүүсийг урайлаад эрүүл байцгаая бэлтгэлхий. Тэрийг бол би бол маш их үнэлж байгаа. Баярлалаа үнэлснэ. За та яаж яагаад за ер нь би бол энэ хөл хорионд байх үедээ тусгаарлагдсан байх үедээ би бас зүгээр суухгүй өөрийгөө ч гэсэн хөгжүүлээ бас бусдад хамт гарна гэж энэ санаа яаж төрсөн? Биш байнга тасгар штэ. 7 хоногт ер нь 4-5 удаа өглөө болгон спиннинг тэгээд дасгал. Энэ бол ерөөсөө сүүлийн 7-8 жил миний тасралтгүй. Оюутан байхдаа ч хийжсэн дунд нэг ийш тийш явах юм тасалдаг. Бусад үед бол мөнхийн одоо өөрийгөө одоо дайчилдаг ийм амьдралтай хүн л даа гэсэн. Ямар нэг ийм жоох өөр болчоор одоо тэрэнд нэг хайхтар нэг дасгалаа хийхгүй болчвол бас их сэтгэл их дотроо их өөргөө зэмэлдэг. Тэгээд яг энэ карантины үед яах вэ гэдэг толгойд орж ирсэн. Би хэлжсэн шүү дээ.
энэ сошиал медиад би угаасаа дургүй байсан бүр. Та нар мэднэ те. Инстаграмыг 2 жилийн өмнө би ашиглаж сурсан. Ашиглаж сурж байгаа. Одоо сурсан ч бишээ сурж байгаа тий. Ашиглах гэдэг. Фэйсбүүкт хаяал нэг зураг тавьдаг. Ер нь тийм сошиал медиа тийм дуртай биш хүн байсан. Тэгээ би харин яг энэ карантины үеэр энэ сошиал медиа яаж ашиглаж болох вэ? Яг л одоо энэ над хэрэг болох юм байна гэдгийг мэдэрсэн л дээ. Тэгээд дасгал хийдэг өөрхөн рок попын залуучуудаас миний хайртай жүжигчин дүүнер эргэн тойрон ер нь надад их хайртай одоо дүүнер маань их учраас бүгдээрээ бас дасгал хийдэг амьдралынхаа төлөө чин шударгаар тэмцэж явдаг ийм залуучуудаар би ерөнхийдөө их хүрээлүүлсэн хүн юм байлээ өөр азар. Тийм учраас тэдрийг хамт дасгалт хийхэд одоо урайлах гэн чи хүртэл миний дасгалд орж ирсэн шүү дээ. Чи тэгтээ бол нэрээ бас шинэлэг зүйл бидэрт өгсөн. Тэгээ өнөөдөр чиний ачаар бид нар дасгал хийж байхдаа би хамгийн сүлд чиний дээр хэлдэг affirmation тэр үгнүүдийг суулгаж чад бид нар бас уншдаг хэвээрээ байгаа. За. Маш таатай байна. Тэгэхээр зэрэг яг дасгал хийн гэдгийн чухал манайхан бол нэг турахын тулд дасгал хийнэ гэж бодоод байдаг. Турахын төлөө дасгал хийх биш. Энэ бол ерөөсөө баян байхын тулд дасгал хийнэ гэсэн. Гэж ойлгож байна. Баян гэдгийг одоо материалдаг зүр мөнгөөр худалдаж авдаг зүр биш шүү дээ баян гэдэг бол чинь. Баян гэдэг бол эр үеийнх. Одоо ирүүс сар бол ухаан хамгийн чухал том баялаг. Тэр нь мөнгөний баялаг бол хамгийн сүүлд орхол баялаг л да. Тэгэхээр зэрэг энийг өдөр болгон одоо өөрийнхөө баялаг байлгахын тулд хүн бол маш сайн хичээж амьдарч явах хэрэгтэй. Энэ өнөөдөр танд үрдэн 3 сарын дараа хараглаа, 14 хоногийн дараа хараглаа. Хамгийн гол зүйл бол тууштай одоо шантрахгүйгээр ахиулаад өөрийнх хэмжээнд ахиусаар нэг мэтгэр 10 жилийн дараа 10 жилийн өмнө дасгал хийгээгүй хүний хажууд асар өөр төвшөнд очсон байна. Энэ бол маш их баялаг гэсэн үг байхгүй. Тэгээ оюуханы өчртөл өөртөө тавих шаардлагын өчр дасгал хийж явах хүн мөнгөний бясалгаж байдаг бодож чи ч гэсэн мэдэн шүү дээ тийм. Дасгал хийж явах хүн өөрийгөө үргэлж хянаж байдаг. Чи энэ дэр жоохон дутагдaltaй байна. Чи энэ дэр өөрийгөө хянах хэрэгтэй байна. Тэрийг би буруу хийжээж энэ бол чин тийм юм байна. Бүх юм анзаараад бодоод байна. Дасгал хийж явахд одоо би өөр нь дасгалыг бас тоо хэлхийн оронд тарин их уншдаг. Нөгөө ядрахгүй тулд штэ. Тарин уншаад сатаарч ингэ дасгал хайдаг. Их жишээ нь ингэ дасгал бол энэ маш их баялаг авчирч байгаа юм л да. За ийм байна. За та хизэнээс ер нь бол кизомба бачата бүжиглж эхэлсэн. Бачатад би ер нь их дуртай байсан. Би нөгөө иш тийш их аялах дуртай. Манайх жоохон халуун байна уучлаарай. Тэ. За тэгээд бүжиглэх дуртай. Дасгал бол одоо ерөнхийдөө би хэлжсэн шүү дээ. Геометри хөдөлгөөш ингээд болчихно одоо бүх юм ингээд. Гэтэл бол нэг эмэгтэй хүн чих уян хатан. Ер нь эмэгтэй гэлтгүй ерөөсөө бүгдээрээ хийж ивэл уян хатан тэгээд нөгөө бүжигчин хүнийг асар их одоо ой тогтолтыг их сайжруулдаг. Яг хөдөлгөөнүүд нэг хоёр тишааг ижилэх хөдөлгөөнүүдтэй тийм ээ. Аяны хэмжээж гэдэг юм одоо ер нь маш их илүү бас баялаг болгож байгаа. Тэгэд би бачата бүжигдэх дуртай учраас Англид ч юм уу хаач явсан заавал тийм газар очиж одоо private хичээл авч нэг хэд хоног ч гэсэн 7 хоноглоо ч гэсэн 3 хоногт нь private хичээл авчих юмсан гэж хүсдэг. Тэгээ хийдэг ерөнхийдөө тий. Өмнөний дараагийн асуулт яг энэтэй холбоотой байсан. Гадаадын бачата бүжгийн клубүүдийн танд хамгийн дурсамжтай клуб аль оронд хаана байсан бэ? Бачатагийн би анх бол нэг Америкт сурсан Лос Анжелесын Third Street Dance Club гэдэг одоо нэг ододтой бүжиглэх нэвтрүүлэг гэдэг шүү дээ. Dancing with the Stars. Тий. Тэгээд тэр бүжгийн тэмцээнийг бэлтгэл хийдэг газар нэг Third Street нэг олон газрууд л да. Тэгэхээр нэг нь бол Third Street Dance Club studio тэнд хийдэг байсан. Тэгээд би нөгөө ойрхон амьдарч байсан учраас тэнд бүртгүүлээд очиод одоо салсаны эхний шат, бачатаг эхний шат, румбагийн эхний шат, ерөөсө зумба гэл ер нь бүгдэнд нь явж исэн. Тэгээд нөгөө яг нөгөө цуснд байгаа хүмүүс бүжиглэх их өөр штэ. Тий, тэр их өөр. Тийм болохоор тэнд нэлээд их гоё туршлагаж авсан. Дараа нь Англид бол их өөр. Ер нь тэгэл их маш олон орны хүмүүстэй ажиллаж исэн. Японд бас их өөр. Гэхдээ мэдээж сэтгэл дүүцсэн бол Америк л
их гоё байсан да. Бүжгийн багш нар нэг сайн гэдэг юм уу? За бүжгийн үед юм байна. Таваас өмнөх ярилцлагууданда ер нь бол хүн хувь тавиландаа ингээ хөдлөгддөг. Тэгээ надад хамгийн сонирхолтой зүйл юу вэ гэвэл та яг 10 жилдээ сурж байхдаа мөрөнд таны орос хэлний багш танд Эдит Пиафын номыг өгж байсан. Тийм. Тэр номыг ер нь танд уншаад хэр нөлөөлсөн бэ? Тэр номыг надад өгөөгүй. Одоо тэр номыг уншиж өгч байсан. Уншиж өгч байсан юм. Уншаад одоо энэ нь одоо ингэж байгаа гэдэг бид хоёр хоорондоо яриад манай багш ч одоо орос хэлтэй үнэхээр маш сайн багш байсан. Манай ангийн багш байсан. Тэгээ би ер нь орос хэлнийхээ багш нартай нэлээд найз болчдөг. Хар багасаа нөгөө Рима Мустафовна гэдэг яг анх орос хэлээр заалгасан багш маань Казанаас ирж маань мөрөнд ирж байсан. Тэгээд тэрний дараа анги даасан багш маань энэ орос хэлний үлзий жаргал багш маань ирсэн. Тэгээд надад энэ Эдит Пиафын тухай би тэр үе жоохон хүүхдээ дуулдаг орос дуу тэр дуулдаг байсан учраас Эдит Пиафын тухай ярьж өгөөд би их өөр ертөнцид амьдэрсэн. Тэгээд тэн дотроос юу мэдэрсэн гэхээр манай багш их тийм мэдрэмжтэй эмэгтэй байсан учраас айхтар тийм урлагийн мэдрэмжтэй тийм нэг их өөр ертөнц ирсэн. Яг бол хотоос ирсэн оросд сурж ирсэн учраас их тийм өөр. Яагаад ч юм гээд альва хүнд нэг тийм за яг энэ миний хүсэж байгаа мэдрэмжтэй хүн байна гэсэн мэдрэмж төрдөг шүү дээ. Ч гэсэн тийм байдаг тийм. Тэгтэл би хар багасаа яг тэр багш тэр ямар ижил юм бэ? Яа би яг юм хүсдэг юм бэ шүү дээ тэр гэж мэдэрдэг байсан. Тэгээд тэр Эдит Пиафыг уншиж өнгөт дуучин хүний ертөнц тэр үеийн Францын байдал тэгэл зүрх сэтгэл гэдэг тайц хоёр ямар агуу одоо нийлж ингэж хоршдог юм бэ? Энэ хоёр хоршихгүйд ерөөсөө хизээш амжилтанд хүрэхгүй юм байна гэдэг ч юм уу. Энэ бүх ойлголтыг тэр Эдит Пиафын ярьж өгчсэн, зохиолсон ойлгож байсан. Тэгээ би Эдит Пиаф гэдэг. Тэрнээс би одоо тэр социализм үед яаж мэдэх Эдит Пиаф гэж тий. Яс нэг Эдит Пиафын бас хамгийн агуу уран бүтээлүүдийн нэг нь Жанне гэдэг юм. Би хизээж харамсахгүй. Тийм. No rien. No je ne regrette rien. Гэдэг. Миний удаас Эдит Пиаф маш их дурсамжтай байдаг. Ягаад гэвэл Пошт манай амьдарч байгаа хотод Эдит Пиафын одоо тийм cover тоглолт болж байсан. Оо за. Тэгэнгүүт нь тэр тоглолтыг одоо тасалбар худалдаж авах боломжтой. Тасалбар худалдаж авахгүй оронд одоо цээж бичгийн шалгалт байсан тэмцээн. Ямар гоё юм бэ. Хэрвээ цээж бичгийн тэмцээнд оролцох юм бол Эдит Пиафын одоо речитал cover тоглолтыг үнэгүй үзэх тийм эрх өгдөг байсан. За. Тэнгүүд нь би мэдээж хэрэглэн юм чи мөнгө төлөхийн оронд цээж бичгийн тэмцээнд нь оролцоод тэгэнгүүтээ хүрэл байр эзлээд супер. Тэгээд яг тэгээ дандаа пош хүмүүсийн дундаас нэг монгол хүн гарч ирээд яг тэр ямар гоё юм бэ. Хүрэл мэд. Баярлаа. Супер. Good. Тийм болохоор яг тэгээ хүрэл медаль авчгаа шагналаа авчгаад яг Эдит Пиафын тоглолтыг үзэхэд надад амар тийм бас нэг дурсамжтай сайхан мэдрэмжтэй нэг байсан. Агуу. Энэ бол агуу дуучин байсан. Тэгээ манай жүжигчин Баясаа маань ч хүртэл одоо Эдит Пиафын амьдралаар ганцаарчилсан ганц хүний драм тогсон шүү дээ тий. Тэгж хүртэл явсан Европоор явжсэн тий. Гайхамшигтай. Тэгээ Эдит ер нь бол хүн эд хөрөнгө үлдээнэ гэж байхгүй шүү дээ. Хүний үлдээж байгаа хөрөнгө бол одоо Эдит Пиаф шиг гайхамшигтай дуунууд тийм ээ. Миний хувьд бол миний одоо энэ үлдээж байгаа CD-нүүд дараагийн дуучид хэрэгтэй. Дараагийн хүмүүст ертөнц нь одоогоор ертөнц ингээл өөрчлөгч гэсэн бодож хүний зүрх сэтгэл өөрчлөгдөхгүй учраас зүрх гэж нэг юм сэтгэл ингээд махан байж л байгаа бол хүн бол дунд уярсан хэвээрэлээ. Тий. Ерөнхийдөө хүн яг хөө залуу байхад жоохон хөнгөн мөнгө юм дуунуу сонсно. Яван дуулал их өөрчлөгдөд ирдэг юм байна. Яг ингээд зүрх рүү биеийг тэрсэн мэдрэмж төрүүлсэн ийм гүнзгий зүйлүүдийг сонсож ярьдаг юм байна. Ерөнхийдөө их гоё. Амьдрал юу нэг баялгаа юм даа. Тийм байгаас тийм. Тий. Ялангуяа та мөрөнд 10 жилд Эдит Пиафын ном багшаараа уншуулж байсныхан дараа хотод ирэнгүүтээ Франц дууны Грампит Францд дуулаад бас авсан дээ. Тэр бас гоё мэдрэмж. Гоё. Үнэхээр. Тэгэхээр нөгөө хүнд багаас нь өгсөн нэг юм нэг дохойнууд шүү дээ. Тэрийг маш сайн одоо хүлээж авч
сайн өгсөн бол тэр дохионууд буцаад надад ажиллаад явдаг юм шиг санагддаг юм. Одоо тавилтууд нь те ингээд. Бас нэг сонирхолтой зүйлүүд гэвэл одоо My Voice энэ таны цомгийн үгийн бас манай комедиан Идрэгийн ээж бичсэн байгаа. Тэр яаж анх танилцж ирсэн? Хин оюнгөрлөгч нь манай хөвсгөлийнх. Тэгээ нөгөө Оросд сурж байгаа л бид нар нөгөө би 10 жилд байсан юм чинь. Тэгээ нөгөө Оросд сургаал нөгөө тэр үуч нь гадаад сурж байгаа оюутнууд 100 ирэхээр хөөх их гоё хувцастай хүмүүс ирдэг байхгүй. Тэгтэл оюнгөрлөгч ингээл үсэд ингээл бүр ийм өртөстэй байсан юм. Богинохоо юв хүмсдэг ингээл үсээ ингээл задгаа тавьчихсан бүсгүй ирээл манай 10 жилийн банд нэр октод нөгөө манай сургуультай хойрхон байсан байхгүй. Бидний барилга нь. Тэгээд тэдний байшин яг манай сургуулиас нэг 100 метрийн зайтай байсан. Манай сургуулийн энд байлаа гэхэд тэдний байшин энд байсан байхгүй. Тэгээд бид нар ингээл гараа явж бодлоо оюун гэрлэгч амралтаараа ирсэн гэл ингээл оюутан ирсэн гэл ингүүд хүүст нэх гоё гэж бүгд тэр хараар орс зурдгийн штэ тэр гэл хараал яриад байсан байхгүй. Тэгээд их сонио 10 дугаар ангид л дээ. Байж л 10 төгссөн байлоо. 100-ны амралт байсан гэж нэ. Оюун гэрлэгч санаж бол оюун гэрлэгч нэг юунд сураад хотод Улаанбаатарт англи хэлний курс суучаад эренгүүтээ мөрөнд нөгөө англи хэлний курс нээгээд тэгээд тэр нь би анх ABC залгаж орсон байхгүй юу. Тэгээд удахгүй би хот руу явцсан. Тэгээд дараа нь хоёлоо хотод таралдаад оюнгөрлөгч нь улс төр өдргээд гэхдээ мундаг одоо өөрөө англиэл улам чармаач хичээгээд мундаг болсон байсан. Тэгээд тэр битэрийн ерөөс их гоё уран бүтээлээр холбогдсон юм хүмүүс шүү дээ. Яг нэг цэг дээр очдөг байхгүй. Би над тийм үг хэрэгтэй нөө. Биш ээ наад чи биш ээ гэдэг. Нэг хайхтар сүрхий англи хэлтэй юм шиг гихч нөгөө хөгжмийн мэдрэмж чинь англи хэлийг их нэгдэг, их өөр үг нэгдэг. Тэгээд оюун гэрлэгчийн бичсэн өгнүүдээс наа чи биш. За яг наа чи шүү. За арай биш нэ, арай зөхгүй. За дахиад нэг өөр үгээр хэлтэйгээд яг тэр болгоныг мэдэрдэг гайхамшигтай. Бид хоёрын бол энд бол нэлийн ихт орсон байгаа зү тий. Тий. Сонирхолтой байна. Бас нэг таны ярьслаг уншингууд та бас оюун гэрлэгчэд тэ өөртөө ихтэй байх бас чанга ярих тийм хичээлүүд өгчээсэн гэж тэр би тийм ээ нөгөө бас хүн чинь нөгөө илтгэхтэй альва үг авья хүн өөрийнхөө бодол санааг илэрхийн тулд ямар авьяагаар доошоо төгсөх үү яаж хүний зүрх сэтгэлийг уудлал ярьж чадах уу гэдэг чинь их өөр төвшнөлтэй илтгэх урлаг гэж яриад байна. Гэвч энэ бүгд юм чинь зүрх сэтгэл хоолойны өнгөтэй их холбоотой байдаг байхгүй. Ямар нөхцөл энэ үгийг сунгажлах вэ? Ямар үг энэ чинь жүжиг биш байхгүй. Гэвч ярианы тон чинь их өөр төвшөнд байх хэвээр. Хэдийгээр сайн илтгэгч байлж тэр хоолой хүний одоо чихэн чиртэй байгаад ах юм бол чиний үгийг хинш хүлээж авахгүй. Тэрний 50% нь ч юм уу 30%-ийг нь ойлгочоод одоо чиний үгүүд одоо чиний юу ярих гэж байгаа бүхэл зүйлүүд чинь ойлгохгүй өнгөрч болно. Тэгэд нөгөө оюнгөрлөгч маань жоохон нөгөө нэ гэсэн юм өнгөр дуграад исэн учраас тэгээ би нөгөө хэлсэн л дээ. За ихч минь наад ярих өнгөө жоохон засах хэрэгтэй. Low voice-оор дуусгах хэрэгтэй. Энийг ингэж хэл. Тэр гэж ингэж оюнгөрлөгч хичээлтэй шүү дээ. Бүх юм их бэлэн байж идэг. Хэлэнгөө тас гэж хүлээж авдаг юм хүмүүс аахгүй. Би тэр хоёул яг ижлэх. Тэгэд сайн хүлээж авсан их баярлалаа. Тэгээ тэрний дараа сонгуулаар шууд сонгогдоо. Yes. За харж байна уу? Чиний бэлтгэгч явдлаа. Шууд. Одоо хэрэгт орох гэж штэ тий. Үгүй тоглож байгаа. Тэ ерөнхийдөө бид нар хүнд өөрөө бодол санаагаа ойлгуулахын тулд маш гоё ярьдаг байх хэрэгтэй. Гэхдээ ярьдаг мөртлөө хийдгүү хүмүүс бий. Ярьдаг мөртлөө хийж чадахгүй зүрх сэтгэл нь одоо боловсроогүй хүмүүс бий. Тий. Тэгэхээр зэрэг бас ялгаж салах хэрэгтэй. Альва ярианы дундуур хүн зүрх сэтгэлтэй холбогдсон ярих төвш нь бол их өөр сонсогддог шүү дээ. Хүн өөрөө ирэхгүй татагдаад тэр хүн ингээд тэр хүний яриал уусан орох төвш нь ортлоо зүрх сэтгэлээс ярьдаг байх хэрэгтэй. Зүгээр нэг илтгэх урлаг одоо хүн болгон уулзахаар нэг ингээл нэг юм дөрөв үзүүлэл ингээд суудаг шүү дээ. Ингээл одоо энэ чинь ингээд интернеттэй дүүр ингээд ухаантай хүн бол ингэж суух хэвээр илтгэгч хүн бол ингэж ихтэй итгэлтэй байх юм бол ингээд
Яг цагдаараа бүх юм чинь одоо чиний итгэлтэй чадвар хоёроос ч нь шалтгаалж байгаа хоёрхан зүйл болно. За чи надад ингээл дөхөө өгөх юм. Ойртолгээд ахшгүй тий. Микрофоноо ойрлохгүй бол одоо хүмүүс зүйлд нь энэ залуугийн дуун ямар чанга байгаад байгаа нарын хвчээ хоолоо сонсохдохгүй байна. Ярин сонсохдохгүй надад юм болохоор микрофоноо ойрхон байх хэрэгтэй. Тий. Ер нь бол тийм. Тэгэхээр нөгөө альва зүйлд өөрийгөө чадваржуулах асуудал хамгийн чухал. Хүн болгон нөгөө confidence гэж ярьдаг шүү дээ. Одоо өөртөө итгэлтэй байх. Өөртөө итгэлтэй байх байдал бол ерөөсөө л хүний чадвараас их хамаардаг байхгүй. Чи юу чадж байгаа тэр чи одоо итгэлтэй байх боломж гарч иж байна гэсэн. Чадахгүй бол чи итгэлгүй шүү дээ тий. Тэгэхээр зэрэг одоо чадвараас итгэлээс одоо дуу хоолой зүрх сэтгэл чинь дууралт чинь ч хүртэл өөр болж ирнэ. Тий. Гэж би ойлгодог юм шүү дээ. Тий. Зүг. Та 2009 онд урлагийн менежментээр Хятадын номер 1 одоо Central Academy of Drama тэр сургуулийг төгссөн. Яагаад энэ сургуулийг сонгосон бэ? Тэгээ яагаад бас магистр зэрэгээр ер нь сурыг гэж бодсон бэ? Таны тэр тухайгаа яриад өгөөч. 1998-аас 2008 оны хооронд Meet in Beijing гэсэн хөтөлбөр соёлын бодлого одоо Хятад хийгдсэн. Энэ болохоор их гайхамшигтай бодлого байсан л та хөтөлбөрж гэдэг юм уу. Үнэхээр яг л одоо 10 жилийн хугацаанд олимпиад бэлдэж одоо Хятадын ард түмнийг соёлжуулах ийм хөдөлгөөн гэсэн. Тэгэд энд олон орны алдартай дуучид одоо дуу бүжгийн ансамблууд тэгээд fashion, opera ч гэх юм уу. Ер нь бол тэр үед 98 он чинь Хятад ч бас их өөр хийсэн шүү дээ. Нөгөө ногоон хувцас хөх хувцасаа салаагүй ерөнхийдөө л бас хэцүү. Энэ тэнд очиод уулангууд тайзан дээр зуулдартал нөгөө самраа цөмөөл нөгөө цемтэн шалан дээр гэл ингээд дурдаг байсан үе баггүй. Тэгэд анх цэргийн ансамблтай би Хятад руу явсан. Тэгэхдээ би нөгөө хоёр Хятад дуулаад тэр үед нөгөө Titanic их модон дэс учраас тэрний Titanic-ийн дууг Хятад дуулаач гэсэн учраас цаанаас нь захиалгад. Тэгээд дуулж ирсэн. Тэгээ ансамблтай яваад бүр сар гарan бид нар Хятадаар тойрон тоглолт хийсэн. Тэгээд эндээс эхлүүлээд ерөөс миний Хятадын зах зээл ихсэн гэж хэлж бодно. Тэгээд 2008 он хүртэл эхний хэдэн жил бол маш сайн одоо дандаа өргөцсөн. Монголчуудтайгаа ч өргөдөн, ганцаараа ч өргөдөн. China Performing Art Agency бид намайг өргөдөг байсан. Тэгээд Хятадын том одууд тааж дуулж илээ. Тэр үед чинь нөгөө сошиал медиач байгаагүй. Гэхдээ нөгөө зураг авдаг утасч гараагүй. Ганц нэг юм ингэж хөдөлдөг Nokia гараад тэр нэг хачи юм авнаа тийм байсан үе. Тэгэл эргэл яг гоё одооных шиг ингээд болсон явлаа бүгдийг ингээд зургийг аваад ингэдэг юм ерөөсөө байхгүй. Тэгээд дандаа менежергүй Хятадууд л менежер хийчдэг гэсэн учраас тэгэл зарим зургууд бас энэ тентхийн хүмүүсээс л одоо Хятад хүмүүсээс л над нэг олж ирсэн. Уг нь сайхан тийм дурсамжтай 10 жил өнгөрсөн. Тэгээд яг тэр хооронд юу бодсон бэ гэхээр нөгөө хоёр орны зах зээлийн одоо Хятад дуулаад мөнгө олоод байдаг. Тэгээд Монголд ирэхээр мөнгө олдгоо. Мөнгө өрдөг. Тэгэл одоо мөнгө өрдөг. Яагаад ийм байна гэж би ойлгохгүй байхгүй да. Тэгээд зах зээл нь мэдээж жижиг том өөр байна Тэгэл ерөөсөө нэг л биш санагдаад за би сурах хэрэгтэй юм да. Нэг л гүнзгий ойлгох хэрэгтэй юм. Тэгэд нэг олон жил Хятад явсан байсан учраас нөгөө Хятадын элчинд одоо соёлын атташе эдэрт би хүсэлтэй байсан. Би одоо ингэ сургууль сурыг, магистр сурыг гэсэн. Тэгээд Azara China Performing Art Agency. Бишээ юу вэ? Central Academy of Drama. Тэрэнд одоо орох боломж маань арсан. Тэр манд бол ерөөсөө Хятадын нэг номерын найруулагч жүжигчд гардаг. Мундаг сургууль юм. Мундаг сургууль. Үнэхээр юм. Тэгээд нөгөө Бээжин хутунд байдаг их гоё. Жүнгээ шижишвэ гэдэг. Их гоё. Дэ чи хитрэд юм. 我说中文一点点。我住了1年在上海。1年在哦。对。学了吗？
我学了1年在上海师范大学，现在我的中文不太好，我忘了很多句子。Ямар хөөрхий бэ? Миний ч гэсэн бас их муудсан. Хэл бол ерөөсөө тэгэл яг хоол шиг тэгэл болдог. Тийм. Тэгээд тэр сургуульд ороод маш их зүйлийг мэдэрсэн. Тэгээд эгчийнхэн нөгөө магистрийн ажил тэр тэнд байхдаа ч гэсэн эгч нь дуулж лээсэн тийм ээ. Тэгээд тэр тэнд байхдаа тэр нөгөө Made in Beijing хөтөлбөрт явуулчлаа гаш шүү дээ. Тэгээд 2008 онд төгсгийн урд жил яг энэ Welcome to my heart сумг хийж явахдаа тэр бол 5 хил дээр хийсэн. 5 орны би нөгөө зах зээлийн music industry одоо харьцуулт эдийн засгийн одоо дүгнэлтүүдийг гаргаад ингээд графикаар үзүүлээд ингээд энэ CD-г давхар хийгээд одоо багш нараа миний одоо нөгөө магистрийн ажлыг манай сургууль маань худалдаж авсан л да. Тэгээ нэлийн сайн судалгаа хийж би нэлийн их одоо энэ юм дээр ажилласан. Мэдээж одоо магистрийн ажил хят тэр биш нэг амар л да. Үнэхээр амар хэцүү ажил байсан. Үнэхээр нүдээ муудал миний нүд сайн. Тэгтээ бол хан зул айхтар хүнийг ядраадаг гэж бодсон би. Тэгээд өвөр Монгол одоо нэг мундаг ахтай хамт суужиж одоо гүцэд орчуулах нь дуссан. Ерөнхий одоо юмдаа биччихэд бүр одоо гүнзгий одоо бичих зүйлүүдийн бол өвөр Монгол хүнтэй суужиж одоо хятадэл дээр хийж дууссан байгаа. Асал айхтар ажил болсон. Тэгээд энэ 5 хил дээр CD-гээд би ерөөсөө энэ магистрийн ажлыг өөрийнхөө хуурыг жодоогүй үнэхээр өөрийгөө дайчилж сурсан. Тэр хооронд одоо маш их зүйлийг мэдэрч авсан л да. Амьдралтай маш сайн танилцсан. Ягаад бол дуулчаад Монгол руугаа буцах нэгээр сураад амьдраад одоо хичээл хийн гэдэг бол бас л их төвчээр шүү дээ хүний хооронд тийм ээ. За тийм. Тавас хятадын 20 мужуудаар аялаад 80-ад том жижиг хотуудаар аялан тоглож исэн. Бас Бурэдэд, Якутад, саяхан 12 сарын 12 2019 Токиод Халикал тоглосон. Тэгээд хятадд амьдраад бас хятадаар ингээ яваад аялан тоглолт хийхээр ер нь тэр дурсамжуудаас аль та хаваалцаж хамгийн гоё дурсамж хаана байсан бэ? Бүгдээр их гоё. Бүгдээр их гоё. Сүүлдээ би нэг ганцаараа дуулдаг болсон гэсэн шүү дээ. Тэгээд нөгөө чиндүүд чиндүү ямар хотелын жижиг хот байсан. Тэнд өрсөн тоглолт маань одоо манай Монголын стадионоос одоо нэг дахиад илүү. Тэнд 60,000 хүн цугласан том тоглолт болсон. Тэн дээр яг миний өмнө хойно одоо тэр тоглолтод бол ерөөсө хятадын нэг номер дээрсэн. Урд нь би томчуудад дуулж лээсэн, нэг тайзан дээр дуулж лээсэн. Гэхдээ миний яг сонсхийг хүсдэг, харахыг хүсчихсэн одууд. Миний өмнө дуулаад миний ард Людийн Хуа дуулсан. Людийн Хуа Энди Лау мэдэх үү? Жүжигчин. Энди Лау. За Людийн Хуа. Энэ бол Хонконгийн алдарт жүжигчин. Яг миний араас энэ хүн дуулж байсан. Тэгэд яг энэ томчууд ирэхэд нөгөө чиндүүд ингээд нөгөө хүн болгоныг нэг BMW тэ машинаар ингээд онгоцноос тосоол ингээд Бээжингээс бид нар бууж байгаа шүү дээ. Тэгээд намайг бас тосоол ингээд хүн болгон нэг BMW-д ингээд суулгаад тэр үед ч одоо Монголын дууч тийм үзэгүүлсэн баг тий. Суулгаад авч явал тэгээд тус нөрөнд буулгаад ингээд нэлээд өндөр түвшний том тоглолт болж ирсэн л да. Тэгээд оройн нэг тоглолт руугаа гараал явсан чинь нөгөө том одууд исэн учраас нөгөө тэр годомч чинь ингээд битүү дүүрэн одоо бүрстэ машин явах зайг ингээд шаваарлаад нөгөө хүн хам их олон тоорн чинь тэгсэн чинь нөгөө дотор намаагүй аа нэг гэж бидэхгүй байх шүү дээ нөгөө бүгдээр л хар нөгөө шилтэй машин цууцсан учраас нөгөө дотор нь бүх хот нь л явж байгаа гэж гордож байгаа. Тэгэнгүүт нөгөө миний явж исэн машин нөгөө урд хойтох бүх машинуудыг бүр нөгөө хүмүүс цохоод бүрстэ ёо би анх удаага тийм үзэдэг бүрстэ зүрх төгтөг яана гэж ямар хаймар ингээд нөгөө шүтэн бишрэгчтэн. Тэгтэл миний машиныг цохоод ингээл тайвалзуулаад нөгөө хүлээж исэн хүмүүс стадион руу дөгч байгаа шүү дээ бид нар тайз руугаа дөгч байгаа. Тэр юусэн мартагддаг. Тэгэд тэр нөгөө баярлах биш
хүүхэд шүтгэн бишрэг чи ингэж бүр алхаас нь бүр тэ зүрхийн ингэж муудтал ингэ тэр чи ингэ шүтдэг юм байна штэ гэсэн мэдрэмж төрж исэн байхгүй. Монгол зөвхөн equal гэдэг юм шиг үйлээ. Тийм үү? Тийм үү? Би хэвээр мэдэхгүй юм. Тэгээд машин тавилцсан бүрээс та зүрх амар харахчихсан. Юу юм шиг цохоод бүр хагарчихгүй ч гэж бүрээ айгаа тэ. Тэгэд гайхамшигтай тоглолт. Тэр их гоё тоглолтойсэн. Тэ чин дуу ер нь их гоё л доо. Би чин дуу их дуртай. Би бас таны өмнөх ярьслуудаас ер нь ингэ сонсоод авангууд тавал юу гэж хэлсэн бэ гэвэл Монголоос ирж байгаа гэд гадаадын уран бүтээлчд бас тийм жоохон дээрлэх зам гаргаж ирсэн. Тэгэнгүүт нь та тайзан дээр гарангуудаа тэгэл бүр ингээд тайзан дээр гараад өстө дуулаад өстө. Тэ хин гэдгийг үзүүлэл тэгээ буухад бол шал ондоо хардаг гэсэн. Үнэн. Хятад тэгээ Оросд ч тэр тайзны ард байж байхдаа ерөөс Монгол гэхээр л дандаа доош би тэгээ жоохон бүдүүн байсан л да тархан махлагд байсан. Тэр бас миний буруу. Би одоо эргэж бодохоор бас тэр үедээ одоо нэг шиг дасгал хийдэг өөртөө арчаатай байсан бол илүү бас сайн байгаа. Гэхдээ одоо өнгөрснийг бодоод яг бас л амжилттай л байсан. Тэгэд бүгдээрээ л одоо брэнд өмсдөг. Тэгэхээр чи би брэнд эдэр гэж них мэдтгүү. Би ер нь тийм эдийн соёл сонирхол багтан хүн шүү дээ. Бас хар залуу бас. Тэгэд брэнд инээ тэр яг аль бүгдээрээ баг ижлэх нөгөө лөө үйт нь тэ тэр чи мэддэг ч үл яасан хачин юм бор арьстай юм бүгдээрээ бариад байна гэл хардаг байж лээ тэ. Тэгэл нөгөө хитэн дуучт нь бүгдээр бүр нэг дуучны ард 5 зургуулгаа тэгэл менежер нэг PDS заримдаа уур уурчдаг. Тэгэл тайзан дээр гартал өнгө алдаад нөгөөдөл чинь алингаа ална л да. Хөрхи ихэнх нь штэ. Бүр том удал биш бол тий. Тэгэл яг амьдар дуулахаар л хүн чинь тайзан дээр хинбэ гэдгээр л ер нь нөгөө түрүүний хэлжсэн чадвар одоо өөрөө итгэл хоёр чинь энэ хоёр бол хизэс ашиггүй зүйл юм аа. Өөртөө итгэл тавилыг чадвар хүн хизэж өөртөө итгэл тавьж чаддаг байхгүй. Тэгэхээр зэрэг тайзан дээр бол ерөөсөө хамгийн сайхан одоо боксинг одоо юу ч н одоо юу лээ ринг ч одоо ерөөсөө тайз шүү дээ. Тэгэл би за харна чамаг гэл. Ерөөд яг нөгөө шууд дээрлэхэд намайг хариуцж байгаа менежерүүд нөгөө хүмүүс нь хүртэл их дээрлэх хандна тий. Юу гэдэг юм да. Одоо би бэлтгэлээ мэн гэлээ дэргээл тий. Одоо Монголын дуучин нүггүй тэр гаал бүр нэг тийм энэ шин хэдэд очихоор нөгөө үгнүүдийн чихний юугаар ойлгочдөг болчихж байгаа. Тэгэл тайзан дээр сайхан байлдан да. Харин ч нэг сайхан. Тэгэд хамгийн сайхан бол намайг мэддэггүй үзэгчдэд өөрийгөө мэдүүлээд над нь тайз руу гүйж гарч өвдөг сөхрөө цэцэг бэлгэлтэн дуулна гэдэг бол миний хувьд бол хамгийн том аз жаргал байдаг л да. Тэгж дуулахгүй болохоор миний бүр өөртөө нэг өөртөө таашаал авахгүй дуулахаар миний уур хүрдэг байсан. Одоо ч хүртэл тийм. Тэгэд би өөртөө ямар ч жижигч том ямар ч тайз байлаа би өөртөө л таашаал авах гэж дуулдаг. Тэгэл тийм гоё рингэн дээр амьдарч байлаа да. Тавас ер нь яг юу ярьдаг вэ гэвэл ингээд тайзан дээр гарангуудаа би яг энэ хүний бүр зүр сэтгэлэн гүн орохыг хүсдэг. Дээрс метавас тэ дуулах бол яг нумсум харах шиг. Тий. Сумн бол яг үг, харин ном нь бол ай. Харваач нь би. Харваач нь нарийн та. Тий. Би нэг анх хэдэн онд ярьслага өгч явах тэлж үү. Яг л тэгж боддог гэсэн. Тэгэд за юм асуух эсвэл би ярих цааш. Та ярь. Ярих маа. Тэгтээ одоо ингээд тэр үе, одоо үе дуулж эхэлж исэн үе одоо ч нас л овоогоо явж штэ тийм ээ. За бидөө чи. Ус шүү. Бодхоор зэрэг би 97 8 онд л 99 он ч л найзтайгаа тааралдаад удаан жил тааралдаагүй миний одоо 20 хэдэн жил найзалж байгаа найз. 2 3 жил тааралдаагүй л тэгж байгаа тааралдахгүй. Тэгээд найзтайгаа уулзсан миний найз минь бүр ингэ нэг ядарсан харагдаад. Тэгээд тэрийгээ дагаад хоёул автобусанд тааралдсан. Би автобусанд суудаг байсан. Автобусанд таарлаа хүүх тэгвэл танаад очие гэдэг. Тэгээ хоёулаа уулзаад очиод тэр үуч нөгөө гар утсан инээ тэр юм байхгүй шүү дээ. Уцрал нуцлаа байхгүй л тэгэл дараа нь итгэл дээр л ер нь амьдрал тогтдог гэсэн. Хүмүүсийн бодит харьцаа бол итгэл дээр л тогтно. Хайр, дурлал, хүмүүсийн нөхөрлөл, цаг, барилт, ажил бүгд итгэл дээр.
Тэгэл явж болсон тий гоё үе байсан. Тэгээд найзтай хавтуусанд харалчаад би тэдэд очиод хүүхэд нь 92 онд хүүхдийн баасыг ингээд нөгөө бид нар чинь ингээд хусдаг байсан үе шүү дээ. Нөгөө ингээд хусаад битээр ярьдаг байсан юм. Хүүхэд нь хөөрхөн том болсон. Тэгээ бид тэр сайхан юм яриад ингээд байж идэл. Бурхан багшийн сургаал гэсэн ном харагдсан байхгүй. Тэгтэл хоёр харагчин тэгээ чи найзны номоо зэглүүлчих би уншичаад өгөх үү гэдэг. Тэрний аав лам том хүн байсан, урлаг судлаач хүн байсан. Тэг их гоё номтой, манай найз чи их номтой, бас бурхан идэр зурдаг, гайхамшигтай. Шүлэг дээр зохиод. Тэгээд би бурхан багшийн сургаалыг очиод найзтай энийг уншуулчих би буцаага чамд өгөх үү гэдэг. Тэгэхгүй би чамд өгье л надад дахиад нэг байгаа юм чинь. Тэгээд тэр бурхан багшийн сургаалыг би уншсан. Тэг ихний удаа нэг гүн ойлгоогүй. Тэгтэл одоо зүрх сэтгэл татаад л байсан л да. Тэр номыг дахиад уншгээд. Тэгээ би дахиад уншсан. Дахиад нэг 40 хувийн л ойлгосон. Тэгээ би дахиад уншсан. Тэгээ би 4 удаа уншсан. 4 удаа уншаад 80% л ойлгосон. Тэгтээ 80% нь ойлгохдоо 20% нь би одоо хүлээн зөвшөөрөхгүй байгаадсан байхгүй. Би яаж хүн над руу ингээ хэрэлдэхэд би урдаас нь хэрэлдэхгүй байх юм ба ч гэх юм уу те ингээд ерөөсөө ингээд нэг тийм зүйлүүдтэй зөрчилтэй байсан. Тэгтээ бол тэр номноос хойш би амьдралыг үзэх үзэл их өөрчлөгдсөн л дөө. Шунал багассан. Одоо өөртөө цаг гаргахгүй, одоо замбраагүй байдлаа багасгасан. Парти багасгасан, тийм ээ? Тэг ерөнхийдөө ингээд маш их хүмүүжсэн. Одоо хүртэл тэр номноос хойш хүмүүжсэн хүмүүжлэр их чинь явж байгаа. Хувийн шунал, эд хөрөнгөний шунал ямар ч хэрэггүй юм бэ? Хүн бол мөн хүс гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээ энэ тийм учраас ерөөсөө миний шундаг зүйлээ ганцхан тайз л байдаг. Урлаг тайз хоёр бол ерөөсөө тэгээ нэг нишил. Тэгээ нэг нишил. За тийм байна. Тийм. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө миний ертөнцийг одоо чи ойлгож байгаа л гэдэг тийм ээ. Яг таны Facebook пэйж дээр тавьсан нэг тийм юуны буддын амьдралын тухай нэг та бяцхан 1 минутын видео тавьсан шүү дээ. Тэгээ хүнд одоо бэлэг өгөх, тэгээ хүний бэлэг авахгүйгаа хүн өөрөө шийддэг. Тэр чи ойлгосон биз дээ тий? Тэрийг би ойлгосон. Тэр гайхамшигтай тий? Гайхамшигтай. Яа тий. Тэгээ сая бурхан багш киног үзэж дуусгаад үнэхээр гайхамшигтай. Энийг үзээсэй шүү үзсэн. Би үзээгүй. Гэхдээ ямар ч гэсэн юу тэр хоосон чанарыг ойлгож байгаа. Мөн тэр яг тэр тантай одоо энэ подкастыг гүү би тэгтээ чи нэр заавал зэрэгэндээ. Заавал үзээрэй. Тэгэх юм бол хугацаа алдахгүй. Дараа нь юм ойлгоход хугацаа алдахгүй гэсэн. Чи ингээд эндээ ингэ шингээсэн баг. Би бол одоо 20 хэдэн жилийн өмнө уншсан юм байна шүү дээ, тий. Тэр одоо багаар ухаарал яваадсэн. Өөрийгөө засгаал хичээгээл. Гэтэ хүн чинь их даврамтгай зүрх сэтгэлийн шунал тачаал ер нь их багсдгүй. Одоо өөрөө л хичээхгүй одоо бясалгал хийж өөрийгөө л одоо авчих бол хүслээ танах энэ шунал ч ерөөсөө мөнхийн үргэлжилдэг зайлиг байна. Тэгэхээр зэрэг өөртөө маш их ярьдаг болдог юм. Тэр номыг уншсанаас хойш би бол маш их өөртөө ярьж боддог. Тэгээд боловсрал гэж юу юм бэ гэдгийг маш сайн ойлгосон л да. Чи боловсрал гэж юу гэж бодож чинь цолоо. Одоо чамаас асуулт асуухаас. За одоо залуу шоу подкаст биш Наран Singers подкаст болж байна. Миний хувьд бол боловсрал юу вэ гэвэл ер нь зөв амьдрах гэж би бодож байгаа юм л да хувьда. Товчлох юм бол за хүн хичнээн одоо сургууль албан ёсны одоо дээд сургуулийн зэрэг аваад та тэрийг бас юм дээр ярьсан л да. Өөр нэг ярьслан дээр таны ярьсан жишээг хэлье. Та ингээд машина барьж исэн чинь таны хажууд нэг цоошин Land Cruiser Jeep байсан хүн тэгэнгүүт нь цонхоо доошо болгонгуудаа нэг хог ингээ хайж исэн. Тэгээд хичнээн эд хөрөнгөтэй ч мөртлөө яг буруу үйлдэл хийж байгаа юм бол тэр нь бол юм суурь нь буруу байгаа. Тий. Тэгэхээр нөгөө альба юм нэг боловсрол бол ерөнхийдөө хамгийн чухал зүйл бол өнөөдөр одоо ном бичих сурхаасаа илүү
тэн дээр маш сайн боловсруулалт үйлдвэрлэл гэсэн. Ухааны үйлдвэрлэл одоо энэ тархин дотор чинь явж явах хэвээр. Үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн зөв шийдэл байх хэвээр тий. Зөв үйлдэл зөв шийд. Тэгэхээр тэрийг үйлдвэрлэж байгаа боловсруулж байгаа ухааны үйлдвэр чинь маш зөв үйлдвэр байх хэвээр гэдгийг би боддог. Маш сайн боловсруулалт хийдэг. Тэгжээш хүн боловсралтай болно. Тэрнээс биш одоо чи өнөөдөр англи хэл сурлаа, өнөөдөр тийм эрг магистр төгслөө. Энэ бол тийм бас тийм чухал зүйл биш. Тэндээс чи юу ойлгож авч өөртөө боловсруулалт хийж эсвэл энэ өгүүлбэрийг яаж боловсруулж гүнзгий бодож ухаж гаргах вэ? Энэ одоо тоог яаж бодож гаргах вэ? Яг энэ тэгжил ухаан чи яг бүх юмыг маш сайн боловсруулж урт хойдох бүх одоо ар үрийг тооцоолон гаргаж явах ёстой гэж би боддог л доо. Тийм. Энийг боловсруул гэж. Тийм. Миний хувьд. Тийм. Мөн үйлдвэрлэлт чинь бас хэрвээ одоо тий асуудалтай эсвэл юу дутуу үйлдвэрсэн байвал тэрийг нөхдөг. Yes. Тийм. Тэрийг нөхөх олон зүйл хүчин зүйл унсаж судлах байна. Найз нөхдөөнөөс асуух байна, тийм ээ. Тийм. Өөрөө ухаж маш сайн олж мэдэх гэх жишээ. Энэ нарын ихч бас нэг агууштай зан чанар юу вэ гэвэл та бас Instagram дээр өөрийнхөө постн дээр бичсэн байсан. Би бол өөрийнхөө хамгийн сайн найз. Өөртөөгаа ярилцах, өөрийгөө олох, өөрийгөө ойлгох. Та яг хизэнээс хойш ер нь өөрийнхөө хамгийн сайн найз болоод бас өөрийгөө ер нь олох зам ихсэн бэ. Ер нь эргэн тойрны хүмүүс гэдэг бол айхтар том баялаг байдаг л да. Хүмүүст маш их баялагийг авчирж өгдөг. Тэгэхээр миний харьцаж байгаа, миний надтай нөхөрлж байсан муу сайн маш олон хүмүүс бай. Тэгтээ тэдний ачаар би бас өдөө зэрэгтэй амьдралыг олж ухаарах тийм ээ. Ингэж болохгүй юм биш үү? Ийм үнтэй нөхөрлж болохгүй юм байна. Энэ үнтэй ингэж нөхөрлөх юм бол ийм амжилт үзүүлж болох юм байна. Маш олон одоо гайхамшигтай хүмүүс намайг одоо юм бодуулахад хүргэж ирсэн. Тэн дотор зарим хүмүүсийн хэлдгэр муу хүмүүс ч байна, тийм ээ. Тэр үед би ойлгоогүйсээ болоод хүмүүсийн олзуулах үйч байна. Олз гэдэг нь яг үү тийм айхтар муухай юм биш. Гэхдээ ойлгоогүйс юм ер нь ойлгож мдэггүйгээс л хүнд одоо өөрөө мэдэхгүй байгаа зүйлээ одоо маш сайн олж бодож тунгааж бодож явах юм байна. Ер нь гэдгийг маш сайн ойлгож явсан. Тэгэхээр зэрэг эргэн тойрны чиний юм одоо өнөөдөр бит хоёрын уулзж хаад дөрөв дасгал хийж хаад бит хоёр чирдэл хамтарч ирсэн тийм. Гэгч шинэ би юунд өгөх нөлөөлөл, би юунтэйгээ харьцаа, би юунд өгж байгаа одоо хатуу, хүтүү, муу үйлдэл, сайн үйлдэл энэ бүгд чинь л түүнийг их баялаг болгож байгаа юм л доо. Тэгэхээр их сайн бодуулж ирж байгаа. Хэрвээ чи ухаантай хүн бол тэрийг маш сайн бяцлагдаг болно гэсэн үг. Маш сайн бяцлагдаг л болно. Хариуг нь өгөхийн тулд ч тийм. Одоо сайн муу бүх юмд хариуг нь өгөхийн тулд чи өөрөө маш сайн бодох хэрэгтэй. Нэг тархийг сайн ажиллаж явах хэрэгтэй. Зүрхтэй тийм ээ. Тэгэхээр зэрэг хүн үргэлж өөртөө маш сайн ш. Дандаа хүнээс бэлэн зүйл биш. Хамгийн гол одоо үйлдвэр дотор л явагдаж штэ. Зөв чамд байгаа тийм ээ. Хүн загас нөхгүй харин юг нь загас барьдаг. Тийм. Таны бас нэг авууштай зүйл гэвэл яг одоо дийлинг биас өөрөө нэг яг ер нь төсөөд байдаг. Жишээлбэл хүмүүсээс зайгаа барих бас нэг энэ бас нэг том ухаан шүү дээ. Миний ганц барьдаг зүйл. Тэ хитрхи их хүрээлэл дасах энэ бүгд чинь нөгөө хөнгүүгээр байж чадах. Одоо шин тэр 20 35 хоногт бол би ализны яг өөрийгөө маш их тусгаарлаж ингэж амьдарч сурсан хүмүүс учраас тэн дээр айхтар ингээд нэг барьцалтахгүй байна л да. Одоо төвчээр эхлээ бодоход ч хүртэл айц тийм айхтар төрөхгүй. Зөвхөн өвчнөөс айж байсан нүг гэснээс биш бусдаас бол би мэдээж айхгүй. Тэ. Тэгэхээр зэрэг ерөөсөө хэрэгтэй хэрэггүй орчин гэсэн ялгаж сурах хэрэгтэй. Би өөрөө юу гэж анзаардаг вэ гэвэл одоо нэг хүнтэй тогтмол ингээд тэ харьцаад байх юм бол тэ энергийн солилцоо авдаг шингээдэг нөгөө хүнийх нь одоо
ер нь бид нар уулзж байгаа хүмүүст юм авдаг. Сайн ч байна, муу ч байна. Тийм болохоор ер нь бол ямар хүрээлт, ямар энергитэй хүмүүстэй байна. Тэр бас ер нь хүний хийж байгаа зүйлс нь сэтгэл санаа тэрэнд нь бол маш ихээр нөлөөлдөг. Яг гэнэ. Тэг үнэ ёстой яг зөвлөж байна. Тэг энэ бол миний баримталтай ганц бас нэг чухал чанар. Яг бол залуудаа маш олон дими одоо цаг үрсэн асуудлууд би хийж исэн байгаа. Энэ яг үгүй нэг сайн муу нөхөрлөлтөөс анзаардаг байхгүй. Маш олон хүнтэй уулзаж учрна. Тэгэхэд за би ер нь ийм хүмүүстэй уулзах болохгүй юм байна. Ийм хүмүүстэй хараа би одоо айхтар одоо өөр болж байна, тийм ээ? Тий. Би бол ийм орчинд байх хүн юм байна. Надтай уулзах төвшний хүн бол ийм төвшөнд өжиж би харьцах юм байна. За би ийм хүмүүсээс хол явах юм байна. Маш сайн одоо өөртөө ойлгосон учраас нэг одоо сүүлийн 10 жил баримталж байна даа. 12 3 жилтэй. Өөрөөр хэлбэл хүнээс хоолны дэглэн барьдаг. За ийм төрлийн хоол идэх, ийм төрлийн хоол идэх. Түүнтэй адилхан бас авж байгаа мэдээлэл дээр бас харьцаж байгаа хүмүүстээр ер нь төвтөд байх хэрэгтэй. Яг гэнэ. Яг гэнэ. Ингээд нөгөө ус ямар нэг амттай зүйл ходоод руу оруулахад их гоё идэг штэ. Гоё мэдрэмжтэй. Нэх гоё. Би их амттанд дуртай. Маш их амттанд дуртай. Тэгээ яг тэрнээс тийм их гоё ингээд таашаал авдаг. Яг тэрэн шиг бас надтай уулзж байгаа хүмүүс над яг тийм таашаал өгсөө гэж би их боддог. Би ч бас тэдэрт тийм таашаал өгөхийг хүсдэг. Тэ. Нэг гоё дүүрээд гарах ёстой тийм ингээд баяр ингээд уулзаад ингээд нээдэр дүүр ингээд би юунийгээ тэврээд ингээд их гоё салах ёстой хүмүүс. Энд чинь энэ дэр л амьдрал одоо бидний одоо баялаг гэдэг чинь энэ одоо тэр нөгөө түрүүн байсан шүү дээ. Эрүүл мэнд өөр юу баян байх ёстой гэлээ. Хамгийн чухал зүйл бол хамгийн том баян бол бие биенийг хайрладаг хүмүүс. Зөвхөн хайр дурлалын хайр биш. Яг бие биенийг ойлгодог хүмүүсийн бие биенийг одоо гоё одоо энергиэр тэрвэрж байгаа тэр тэрвэрлэлтүүд хамгийн чухал том баялаг. ертөнцийн хамгийн том баялаг тий. Тий. Би бол 100% санал хэлж байна. Яамаа. Тэгээ наран ихч бидраас подкастынхаа өмнөх хэсэгт нь ярьсан байгаа 85 кг-аас 58 кг-ийн жинэг хүртэл турсан. Тэгээд олон жил одоо өдөр болгон тогтмол тууштай дасгал хийж байгаа. Хизээ танд одоо тэ нэг тийм сэрэгцэг бос. За би юу н дасгал хийх хэрэгтэй юм байна. Орч ирсэн. Тэр яасан бэ? Түрүү нөгөө хятад тоглосон шүү дээ. Хятад тоглож байхдаа би жоохон турчаад очсон байхгүй юу? Жоохон турчаад гэдэг нь тэр үед 2-3 хил хоолоо жоохон барьсхийгээд дасгал хийхгүй ба шүү дээ. Тэгтээ яг би нэг аэробик гэдэрт хар юристтэй явдаг байсан. Ер нь бол нэг тийм хар юристтэй. Тийм яхаа алдсан амтан байгаагүй. Нөгөө хятадаар баг тоглоод нөгөө айхтар идэж уусан байхгүй юу? Партид нь тэгэл нэг мантуу иддэг тэгэл хүний газар явж байгаа тэгэл шинэ газар гээ сайхан ингэсэрэл нэг мэдсэн чинь 85 ил болсон. Тэгэд тэндээс хойш дандаа нөгөө намайг тоглолтод өржсэн хүмүүс маань тэгэл би очихтан за нэг 82 болол 80 болол ингээл очиод байсан л да хэрэндээ багасгаал байгаа. Тэгэд дараа нь нэг 2 жилийн дараа дахиад намайг урд нь өрсөн том менежертэй том тоглолтод нэг өрсөн чинь нөгөө яг менежерт таарлахгүй юу. Тэгсэн намайг авчихсан менежер оо чи нарангаа аваад ирсэн юм уу нэг хоол авч яхад хоорондоо ярьж байгаа. Би ч нэг хятад ойлгодог болсон байгаа шүү дээ. Хөө чи нэг нарангаа аваад ирсэн юм уу? Наа чи өстө хууд хурцсан биш тэгээд сонс. Тэгэл би сэрэл авсан тэндээс. Тэ турцсан байж тэгээд бахархаж ярьж байгаа бас инээгээд ярьж байгаа бах тэ. Турцсан юм штэ. Гэтэ тэгэнгүүт би бүр come on гэж ингэж л бодсон доо. Тэгэл Монголд ирэл тууштай 2000. Тэгэд би River Sounds дуулдаг гэсэн бас давхар. Тэгэд эхлээд Herbalife-ийн юу очныг 5 хил дурсан. Тэгэнгүүт урамшаад
их аятайхан фигур гараад ирэнгүүт нөгөө сайхан дөрвөлжин бий чинь нэг гоё аятайхан фигур дөнгөж гарч ирэнгүүт нь шууд дасгал хийсэн. Тэгэл дасгал хийгээл улам одоо их гоё болоод ирэнгүүт урамшаад 58 илээ хүртлээ турсан. Тэнгүүт нар шиг байжсэн аа ингэ сар шиг болчихлоо доо. Тэгсэн. Үнэхээр. Тэгээд дараах нь яг тэгээд тураад би хятад руу 2004 онд сургуульд явсан. Тий. Ах гоё journey юмсан. Та бас юу өөрийнхөө сошиал медиа дээр урайлдаг монголчуудаа дасгал хийгээч хөдөлгөөнтэй бай. Би бол өөрөө яадаг л да байнга би алхах дуртай. Ялангуяа нэг пош германд ч том годомжууд байдаг. Паркууд байдаг. Тэрүүгээр нь ингээ гоё алхах шиг сайхан байхгүй. Үнэхээр. Алхахаар бас их маш их бясалхан тийм ээ бодно. Тий. Тэгээд дасгал бол ерөөсө хамгийн чухал зүйл юм байгаа юм л да. Тэгээд өөрхөн таарсан би галбиртай гэдэг чинь ер нь бол маш чухал. Би ер нь их хурдан даргалдаг ийм төрлийн хүн байхгүй. Тийм болохоор насан туршдаа тэмцэхээс бараар байхгүй. Насан туршдаа тэмцэхдээ ч одоо баяртай байна л да. Тэрнийхээ өвчнөд бас эрүүл сарвал явж байна. Энэ бол маш хамгийн чухал. Бас дасгал хийх гэдэг чинь ерөнхийдөө амьдралынхаа нэг хэв маяг болгоно гэсэн үг. Түүнээс бол нэг гоё олонгууд нь за одоо ингээд дуусаа тий диплом аваад баярлалаа гар барилаа юм байхгүй. Насан туршдаа. Тий өнөөдөр нөгөө надад дасгал хийдэг хүмүүс орж ирдэг байхгүй. Зарим нэг дуучин наран чирвэл багшаал гэдэг юм мэдэхгүй. Дараа нь наран дуучинтай яс ишлэн олоотой юм бэ гэл танд юм шиг. Тэгэл орж ирэнгүүт нь би жоохон за тэг ингээл нөө тий жоохон тэгээд нөгөө тарин дээр уншуулахаар зарим нэг жоохон цочрол дорно л доо. Тэгтээ ихэнх их дуртай. Тэгээд зарим болохоор хэдүү турхуул гэж асуудаг. Хизээ би хэдэн сар турж ийн гэлээ. Би яг тийм үеийг туулсан болохоор бас сэтгэл зүг нэг мэддэг баг. Хөөх штэ. Тэгээд хамгийн чухал зүйл яг өөрийгөө ялах гэдэг орж ирж байгаа нь хамгийн чухал. Тэгээ би дасгал дээр нэг өрөө аялдаг. 10 цагийн дасгал юм. Би өөр заагаа явчихдаг байхгүй. Яг бол би өөрхөн дуртай дасгал хийдэг учраас. Тэгээд миний дасгалд хүмүүс орох дуртай гэж би боддог. Тэгэд хамгийн гол зүйл бол хүн зөвхөн өөрийгөө л ялдаг энэ амьдралд. Өөр хэнийг ч биш. Миний ганц хэлдэг үрээ. Өөр хэнийг ч ялах. Зөвхөн өөрийгөө л ялж чадах юм бол энэ бол хамгийн том ялалт. Та бас нэр бодохгүй My Voice гэдэг цомогтой адилхан My Exercise гэдэг цомог гаргав юм шүү. Магадгүй гарч магадгүй. Тэгээ би нөгөө дасгалын нэлийн сан хөмөрхт болсон шүү. Хоёулаа хамтраад гараа л да. Чи affirmation уншин шүү. Оо болно. Чиний affirmation-д оруулсан би хүмүүсийг. Хоёулаа хамгийн сүүлд нь хэлэх үү. Болно. Би ер нь бол тэр affirmation өглөө босохдоо өглөө болгон ягаад гэвэл тэр чинь хүнд амар тийм ирч хүч үлддэг. Тэр мөр болгонд нь юу тийм эрэг энерги явж байгаа. Над үнэхээр таалагдсан. Одоо тэр чинь манай дасгалынхан уншдаг шүү дээ. Чи надтай нэг дасгалаар ороо харж байгаа тэр. Өдөр уншина. Тэгээд ерөнхийдөө хятадын сэдвийг ингээд эцэлчих. Ягаад гэвэл би бас юу гэж бодож ирсэн бэ гэвэл ингээд 13 дугаар зуун ингээд монголчууд хятадыг ингээд зэвсгээр цэргийн хүчээр эзэлж исэн бол манай нарын ихчтэй 20 мужаар яваад яг сэтгэлийг нь эзэлсэн байлаа. Оо гоё, ёстой гоё үг хэлдэж шүү дээ. Надад тийм төсөөлөл ирсэн. Яагаад гэвэл нөгөө их чинь яагаад гадагшаага ингээд дуулах гал тэмцээл одоо магистрийн хүртэл сургуулийн сүрэл яг Токиод хүртэл сая тоглолоо те яг гинзад нааш. Би монголчууд гэхээр л ингээд нэг хүмүүсийн нүүрнээ ядуу орон, ядуу буурай нэг ийм нэг мэдрэмж ингээд дармаар санагддаг байхгүй. Бид нар шахтар хүчтэй хүмүүс шүү дээ. Уг нь бол яг цагаад болохоор те бүх хүмүүсийн чадрууд нь үнэхээр сайн байхгүй да. Европоор бид нар аялж явах тэр Германд мундаг эмчнэр докторууд одоо шинжлэх ухааны шилдэг нээлтүүд гаргацсан ч юм уу гайхамшигтай зураачид Европод зураг зураал өөр ингэсэн одоо кастомертай болцсон ч тийм үүштэн биш шүү дээ. Ингээл ер нь хаач усан монголчууд ингээл одоо ингээл юу лээ Microsoft ингээл монголчууд ажиллаж ийм л гин ийм тэндүү гайхамшигтай монголчууд зөндөө байдаг тий. Тэгэд би энэ тэндүү ийм гайхамшигтай монголчуудыг өөрсдөө монголоор бахархаад ичгүүгээр байгаасаа гэж боддгийг. Би бол өөрийгөө тайзны шуналтай гэж хэлсэн тий. Миний ганц хүсдэг бол ихч над ганцхан шунал байдаг. Тэр бол тайзны шунал. Тэр шуналаараа одоо хүсэл шуналдаа
гүйцэтгүүлэхийн тулд би энэ тэнд тоглолдог, тэрний төлөө өөрийгөө боловсруулдаг. Тэрний төлөө амьдардаг. Яг л миний ажил учраас. Тэгэд хамгийн гол зүйл маань яг л одоо Чингис хаан ингээл ингэсэн гэж яхаар бид нар яг өөртөө хуваараач гэсэн одоо цөмөр дайралтуудыг хийгээд тодорхой хэмжээний жижигхэн үзэгчд би бол 100 үзэгч бол агуу том үзэгч. Тэгтэл сая Японд бас бүр овоо үзлээ штэ. Тэгэл энэ тэнд очиод дуулахад нь үзэж байгаа үзэгчтэй байна гэдэг чинь 100 гэлтгүү 50 гэлтгүү одоо гадны орн штэ тий. Герман тоглосон тий. Баг гэлтгүү энэ ч өстө мундаг давшилтууд ахгүй да. Зөвхөн монголчуудад тоглоагүй штэ. Миний ихэнх үзэгчид дандаа л гадных нь байдаг. Тэгэхээр би одоо маш сайн дайралтуудыг хийдэг гэж би өөрийгөө боддог. Монголоо би маш сайн сурчилчилдаг гэж би боддог. Би бас тэгж боддог. Тийм үү? Өөр юм бэ. За, хайфа мундаг байна. Сайн байна. Цөмөр тэгж л бодох хэрэгтэй. Таас яг Японд тэр чин Халикал бас 900 үзэгчийн багтаамжтай мундаг том заланд 12 сар тоглолтоо хийсэн. Та бас Японы сая Токиод радиод ярилцлага өглөө. Бас Япон дуунуудаа бас Япон хэл дээр дуулсан цомог байгаа тий. Тий. Тий, үнэхээр гайхамшигтай л да. Тэгэд альва нэг орондоо өөрийн чинь сонсдог, өөрийн чинь дууг хүндэлдэг ийм хүмүүстэй байна гэдэг бол гайхамшигтай. Би нүгээрээ бахархдаг. Хятад ч очсон, Орос ч очсон, Японд ч очсон, Герман ч очсон. Би өөрийн гэсэн тэр орны үзэгчтэй шүү. Тэ тэрийг тийм л зүйлийг хийж явдаг би ер нь бол хэрэгтэй. Тийм болохоор тийм л шуналтан. Тэр Японы радиод ажилладаг ягч бас таныг хөөрхөн байлээ. Тийм манай солонгод ууч шүү дээ. Мундаг. Тийм үнэхээр гоё. Таныг бол Японоор амар сонирхолтой танилцуулж исэн Монгороо суперстар руу нараасан. Тийм гоё штэ. Гоё. Тэдний хувьд чинь бид нар нэг зах зээлийнхаа хэмжээр л тэр хүн ямар төвшний дуучин бэ гэдгийг мэдэрдэг ийм төвшний хүмүүс шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар нөгөө баг зах зээлтэй оронд байгаа учраас яг хөө бид нар өдөр тутамд бидэртэй тааралдах боломжтой. Өдөр тутамд бидэрт үгээ бидрийг хараач хэрэгтэй байх шиг байна тийм ээ. Тэрнээс бол бусад оронд бол бид нар чинь үнэхэрийн ховор болдох төвшний ийм зиндааны дуучтай байхгүй. Би тэрнгэр өөрөөр бахархдаг. Бас нэг гайхалтай зүйл гэвэл тэгээ 5 хил дээр дуулж байгаа. Бас Монголоо бас маш мундаг танилцж байгаа. Үнэхээр мэд. Энэ 5 хил дээр CD бол маш олон томчууд гэдэг нь одоо би маш их одоо мэдлэгтэй жинхэнэ урлаг ойлгодог тэр орн тухайн орны одоо нэлийн том зиндааны хүмүүсүүдэд одоо хүрсэн байгаа. Зарим нь одоо ингээл хятад очиход миний цомгийг хятадаар нь одоо гэдэг миний энэ дуунууд чи хятад хэл дээр нь сонсч штэ. Тэгэл Японд очиход тэгэл миний дуу welcome to my Japanese love forever гэдэг. Тэр гоё бас тэр тэг нутгаа санахгүй Японоор сонсонгууд нь яалчгүй нэг Монгол соёл өөр юм байлээ. Тий өөр. Одоо Япон цомог гарах гээд ажиллаж байгаа. Тэгээд одоо цэвэр орчуул тэр үед чинь нөгөө хятад сургууль магистрийн ажил байсан болохоор welcome to my heart-ын тэр Япон орчуулга яг Монгол сэтгэхгүй те маш их богино хугацаанд хийгдсэн учраас дутагдaltaа мэдээ шөмжлөштэй одоо тэм зүйлүүд би одоо бол харин их чинь одоо энэ Япон цомог дээр маш сайн ажиллаж хэлж байна. Тий. Тэгээд Япон цомгоо гаргана. Тэгээд дахиад мэдээж Японд толно. Тий. Та бас хэдхэн сарын өмнө Италийн Ласкалагийн бас удирдаач Стефано Салваторид Quando Consiglio нэг сайхан уран бүтээл гаргасан. Өмнө яг ингээд Ухангууд тэр Стефано Салватори 3-4 жил өмнө Монголд анхны удаа ирэнгүүтээ Мерсерийн ирээд байдаг юм байлээ тий. Тий. Ингээд тэр 4 жилийн өмнө л
4 жилийн хаад Орсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан одоо Ден Побед Ялтын баяр зориулсан концерт хийгдсэн. Тэн дээр Орсын мундаг удирдаач ирж филармони оркестртаа бид нар тоглолт одоо хийсэн. Тэг яг тэр тоглолтын дээр корпорат болж исэн санагдаж байна. Корпорат тэг яг оркестртаа тэг тэнд би нөгөө как молоды мы были, как молоды мы были нэг гоё дэвш буруу аялчлаа. Энэ дуг би дуулж исэн. Тэгээд любовь похожая на сон, счастливым сделала мой дом. Гэт энэ гайхамшигтай дууш. Тэгээд энэ дуг дуулж итл тэр оркестрт дуулжаад байж тэгээд концертын дараа гээд үнэхээр гоё тоглолтсон тэр Орсын удирдаач гайхамшигтай. Тэгээд тэр тоглолтын дараа ингээд байж итл нэ тайзан дээр манай амар төвшин агуу дууч маань нэг Итали хүнтэй ороод ирсэн. Тэгээд надад баяр үргээд тэгэд танилцсан байхгүй юу. Тэгэд маргааш нь яг тэр Италийн удирдаач Стефаногийн тоглолт удирдлагатай одоо хэн амар төвшний концерт тоглосон. Тэгээ уурсан. Тэгээ очисон чинь би бүр удирдаач тэг beautiful одоо бох юм байсан те. Пианистээс. Вау. Стопер. Гайхамшигтай төгөлдрөөр тоглодог. Тэр удирдаач тэр уран чадвар тэр ертөнц бол намайг бол унгасан л да. Тэг чинь бол зүгээр шүтээд ингээд бүр ямар beautiful ертөнц ямар гоё юм бэ гэдэг. Ийм гоё хүнтэй танилцсан. Тэгээд дараа нь бид нар нэг уулзалт мань хүн шууд би чам дуугна. Би чам зөрөж дуу хийчихнэ гэдэг. Супер. Тэгэд 2 жил өнгөрлөө худлаа ирсэн дөө гэж тий. Италийн мафийн татгалзахын аргагүй санал тавьсан байна да тий. Тэгээд 2 жил чөлөө таг байгаа би худлаа юм да гэж. Тэгсэн чинь нэг өдөр хин Стефано би Монголд ирсэн нараа уулзах уу гэж. Тэгээд би Улаанбаатар зочдлуулаас аваад хоолнд уриал ингэж би нөгөө бас шудраг яриатай шүү дээ. Би шууд дуу хүлээсэн тэгэл одоо завгүй байсны чинь мэднэ гэхдээ дуу олгодлал болсон юм байна гэсэн чинь яг сонсох чинь би одоо гээд тэгээд над iPad-аас тэр Quando Seiko гэмэгийн анхны тоглосон хувьбараа сонсоход би ганц сонсвол what it's beautiful ваа бро онс тэгээ би бүр шууд ингээд тэгээд нэг гайхамшигтай Белла тэгээд Стефаног ваага би үнэхээр одоо шууд тэрж авсан л да. Тийм гайхамшигтай. Тэгээд бид хоёр on and off тэр би хоолнд өрөөд баярлсан да. Тэгээд on and off юм пиано дээр одоо жинхэнэ одоо над бичлэгэнд утсан дээр явж байгаа. Бүр илүү тоглож өгөөд тэгээд миний хоолнд зохицуулаад. Тэгээд үг хийх гээд энэ дуун дээр нэлээд утсан. Тэгээд харин ч нөгөө Стефанод чи үгээ осноо нараа л гэдэг. Би өөрөө нөгөө яг ордгүй. Хүнтэй ихээр ерөөсөө орж өгөхөөс тэгээд яг нэг өдөр бүр ингээд нэг яг тийм муудэд өөрийгөө аваачиж байгаа. Дурлалын кино мөн үзэж байгаа ингээл ястай. Тэр дууд ялч дурлал байсан. Тэгээ өөрхөн одоо гайхамшигт хайр дурлалыг хүртэл бодгол ингээл яг тэр үеийн дуунуудаа эдэр сонсож байгаа. Тэгээ жинхэнэ тэр муудэд орж тэр дууны үгийг одоо зохиосон. Тэгээд яг яруу найргийн хэлбэрт нь бол манай болор цэрэм манай нутгийн мандөө оруулж өгч засвар хийсэн байгаа. Тий. Тэгээд одоо анхны зохиол минийх. Тий. Тэгэд гоё дуурсан. Quando sei come. Тэгээд Quando sei come гэдэг өөр анх одоо энэ дуу заавал Quando sei come гэж өөр дуусмаа. Quando sei come гэдэг өөр зохиос учраас яг тэрийг би оруулсан. Гайхалтай. Тэгээд наран хичээс бас одоо зөндөө олон залуучууд энэ урлагийн салбарт уран бүтээл хийгээд байгаа. Таваас яг магистрийн тэгээ онлын хувьд ч бас туршлагын хувьд ч өөрөө өөрийгөө продюсерлэх, өөрөө өөрийгөө менежлэх. Тийм болохоор та яг энэ мөчийг ашиглаад бас манай залуу үеийн уран бүтээлчд нэг өөрийнхөө хамгийн сайн зүйлгөөгөө өгөл бас хэрэгтэй болох юм болоо гэж бодож байна. Тий. За би яг нэг сургуулийн идрээс сурсан болохоор өөрхөн одоо зах зээлд
эзэлсэн байр сууриа тэр чигт нь хадгалж явж чадаад байна л да. А одоо бол бас их хэцүү цаг үе болчихж байгаа. Одоо та нар чинь сатаарах. Одоо над хүртэл одоо мэдэхгүй юм их болчихж байгаа байхгүй юу? Сошиал медиа асуудал тийм ээ. А урд нь зөвхөн телевиз, радиоор одоо эфемер дууга цацаад ингээ яваад болоод идэг гэсэн CD-ний борлуулалт ингэдэг гэсэн бол одоо бол одоо асар өөр амьдрал бий болчлаа. Би ч хүртэл анхандаа дасахгүй. Миний сурж исэн үеийн одоо мэдрэмж өөр болчихж байгаа байхгүй. А гэтэл яг сургуулийн төгссөн арай өөр төвшний юм болохоор би дорхно энийг одоо мэдэж л да менежментээс нь хараад одоо маркетинг менежмент үзсэн болохоор ирэх биш. За энэ нэг тийм байна. За маркетинг нэг юм байна гэдгийг мэдээд аа. А гэвч одоо миний хувь хүний өөрийн характер яаж ажиллах вэ гэдэг дээр их өөр боддог учраас заавал одоо нэг нь тогтцсон юм биш нэг заавал одоо дахиад нэг юм арай л өөр тактик бол авчна. А залуучуудын хувьд бол маш сайн тактиктай хөдөлгөх хэрэгтэй л дээ. Одоо чинь маш олон зүйлд хүмүүс цагаа зарцуулдаг болсон. Энэ зүгээр хууц эргүүлээс ийм одоо хэмжээтэй одоо ийм амьдрал болчлоо шүү дээ. Одоо энэ шиг ингээл нээлээ хаадлаа ингээл тийм. Тэгэхээр зэрэг ийм болчихж байгаа учраас одоо энэ таарсан менежментийг одоо хийх хэрэгтэй л дээ. Ялтарч. Энэ тэгээд ертөнц төр чигээр маркетинг одоо нэвт орчлоо шүү дээ. Гэхдээ энэ бол тийм бас тийм сайн зүйл биш. Маркетингээр дуучин болно гэдэг бол яг вэ тэр нөгөө дагагч тооны хувьд юм уу үзүүлэлтийн хувьд зүгээр юу байж болно тий хийж болно тэрнгээр тоглолт хийж болно тоглолт гэдэг нь зүгээр одоо юу гэж штэ ажиллаж болно гэсэн үг тэрс нөгөө концерт биш шүү тоглолтыг хийж болно авах мэдрэмж нь харин тийм гой мэдрэмж бол байхгүй л гэж бодож байна. Тэгэхээр зэрэг хамгийн чухал зүйл нөгөө ми төрөөнөр ярьсан чадвар одоо маш өндөр түвшинд авааччихж л өөртөө ихтэй мундаг дуучин болно. А тэн дээр мэдээж одоо менежментийн баг хэрэгтэй болно. Хамгийн гол чухал зүйл чинь бол чадвар шүү гэдгийг бити мартаараа. Тэгээ дандаа л одоо уулзсан хүмүүс бол одоо нөгөө сошиал медиа тоон одоо гохонд орчод штэ. Би бол нэг тоон гох дэгэ гэж үздэг юм. Яг л загсрууфа дэгэ хаял тэр тоочин штэ. Сошиал медиа ганц одоо хүмүүсийг барьж байгаа одоо хүмүүсийг мөнгө өрүүлж байгаа зүйлэл тэр тоон дээр л яваад байгаа байхгүй. Хэдэн likes, хэдэн followers. Энэ бол хүмүүсийг үнэхээр crazy одоо болгож ин л да. Тэгэхээр зэрэг нөгөө чадвар гэдэг юмыг хүн харахаас илүү хүний тоо өнгө үзэмж цаана хэн байгааг ч мэдэхгүйгээр одоо мухраар сүсгэлж дагах. Нарын хчдаас миний асуугаагүй зүйл байж болно. Та ер нь бас үзэгчдэд өөр юу хэлмээр байна? Хэрэг миний асуугаагүй юмыг та бас хэлмээр байсан бол. Манай монголчууд ч ухаантай штэ. Тэг би дахин хэлье. Сошиал медиан одоо ийм мэдээллийг авч болно. А тэгтээ ерөөсөө тэрлүү одоо хитрхи цагаа өрн дими ямар ч өөрт нь амьдралд нь хэрэггүй мэдээллүүдээр өөрийгөө одоо хүрээлүүлээд тарих оюун санаа бүх юма бохирдуулаад тэгэл амьдралд гарангууд яг тэр одоо өөрт нь шингэсэн тэр бохир зүйлүүдээр бусдад ингээд тэргээ халдаадаг өөрийн мэдлэгөө. Тэгэхээр энийг маш сайн анзаараач гэж хэлмээр байна. Та нар анзаарч байгаас би сошиал медиа тийм одоо идэвхтэй биш. Дандаа л зөв одоо эерэг хандлага, зөв мэдээлэл өгөхийг хүсдэг, зөв реал дуудлага болох юмсан. Миний дууны өгнүүд ч дандаа зөв штэ. Би хүнд муу дуулахыг хүсдэг. Яг бол энэ чинь би өөрөө дуулж энээс энерги авдаг учраас би муу хөхтэй дуулах дурггүй тий. Яг энтэй ижилхэн залуучууд минь дими цагийг бити үрээрээ, цагийг дими бити үрээрээ. Өөр цаана өчнөө ашигтай хийж мэдэх хүмүүсийг зөв зүйлээр айлах зөндөө байгаа. Гэхдээ манай залуучууд одоо үнэхээр гоё болж байгаа. Миний эргэн тойрон одоо чамаас эхлүүлээд миний эргэн тойрны дүүнер бол үнэхээр супер байгаа. Би энд бол happy байгаа. А тэд нар бол сошиал медиа тийм олон дагагч бас байхгүй шүү дээ. Чиний очсон хэдүүлээ? Миний хоо 1200. Тий харин тийм их байхгүй шүү дээ, тийм ээ. Тий. Тэгэхээр энэ бол энэ нь бас автаж болохгүй мэдээ. Тоо гэдэг гохонд орж өөрийгөө өөрчилж болохгүй. Чи бол өөрөөрөө байх юм бол 10 жилийн дараа
их өөр болно. Харин жинхэнэ золоо гэдэг алт шиг золоо гарч ирж штэ. Чи ямар нэгэн зүйл гогтуулаад байвал алиас алдвал болж өрнө гэсэн үг тийм ээ. За тийм ийм л байна дээ. За. Тэгээ наран ихчтэй урилга хүлээж аваад тэгээ сайхан ярилцсанд маш их баярлалаа таны. Тэгээд бүх үйлсэд амжилт сайн бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд энэ дугаарын манд дуучин наран ихч байлаа. Тэгээ хамгийн сүүлд нь би чиний affirmation хэлнэ. Чи миний араас давтсан шин удаа тэгээ. Тий. Карантин байж байхдаа би зоолог өөрхөн лайвт ураад би тэр зоологоос анх үүдэлтэй энэ affirmation. Тэгээ зоологийн хэлдэг affirmation одоо бол надад дасгал хийдэг маш олон эмэгтэйчүүдийн одоо зүрхний үг болцсон явж байгаа. Францад амьдарч байгаа, Индинд амьдарч байгаа, Америкт амьдарч байгаа ийм олон хүмүүсийн зүрхний одоо хэллэг болцсон явж байгаа. Тэгээ золоодоо тий баярлсан шүү мэй дөө. За таньдаас баярлалаа. Тий үнэхээр тэгээд ийм гайхамшигтай дүнэртэй би яасан. Өөртөө бас талархаж байна. Тэгээд та нарт сайн сайхныг хүсээд эрүүлэнх одоо баян гэдэг утгын витраллаг баян биш. Чи өөрөө маш их баян байх боломжтой гэдгийг чи өөрөө баялаг гэдгийг бас мартаж болохгүй тийм ээ. За ингээд камер руу гарч байгаа. За камер руу гарч байгаа гэдэг да. За манай зоолог хэлдэг их одоо бидний гайхамшигтай үг болсон маа. За би хэлнэ. Чи миний араас дагна. Би таны араас давтана. Урдан золоо ихлүүлдэг гэсэн. Одоо миний холцсон. За би meditation ай тавьж байгаа юм шүү дээ. Би meditation ай тавь. За тэгч. Би яг тэгжиж л орно. Тэгээ. Тийм. Орно гэж байх үү тэгээ. Тэгвэл их гоё хүмүүс төрөн шүү дээ. Тэ. Угаасаа сумын бэлэн байгаа болохоор ном нэрхтэй байгаа даа да. Аа тий. Бүх юм чинь. За. Бидний тавьдаг байсан. За окей. Сонсогч байна уу? Сонсогдож байна. Сонсогдох байлгүй дээ тий? Сонсогдно. Хойд 3 удаа уншчихоо. Чи хэдэн удаа уншдаг байсан бэ? Би ер нь бол таны лайв дээр бол 3 удаа уншдаг. Гэтэ би өглөө болгон 1 удаа уншдаг. За. Ирш нь бол 5 удаа уншдаг. За 5 удаа унш. Одоо тэгтээ 1 удаа уншчих болох юм биш үү? Үгүй. 3 удаа унш. 3 удаа уншчих. За тэгээ. Дундуур нэ. 1 удаа уншихаар хүмүүс нэх гүнзгий орохгүй. За. За юу? Мэдгүй. За явж өргөжлүүлээ. За окей. За. За. Стогоо сонирхолтой боллоо шүү. Харин тий. За. Би чамд хайртай. Таны бүтнээр нэлэх юм уу? За. Би чамд хайртай. Би чамайг уучлж байна. Үр шимээ хүрт. Тэгээ бусдаагаа хуваалцаарай. Өнөөдөр чи тултал нь хичээн шүү. Тэгээ төвчээртэй байгаарай. Өөрийгөө болон бусад хүмүүсийг битгий гимтээгээрэй. Энэ гайхамшигт амьдралаас зөвхөн таашаалыг л хүртээрэй. Би чамд хайртай. Би чамайг уучлж байна. Үр шимээ хүрт. Тэгээ би битэйгээ хуваалцаарай. Өнөөдөр чи тултал нь хичээн шүү. Тэгээ төвчээртэй байгаарай. Өөрийгөө болон бусад хүмүүсийг битгий гимтээгээрэй. Энэ гайхамшигт амьдралаас зөвхөн таашаалыг л хүртээрэй. Би чамд хайртай. Би чамайг уучлж байна. Үр шимээ хүрт. Тэгээд би битэйгээ хуваалцаарай. Өнөөдөр чи тултал нь хичээн шүү. Тэгээд төвчээртэй байгаарай. Өөрийгөө болон
бусад хүмүүсийг өөрийгөө болон бусад хүмүүсийг битгий гэмтээгээрэй. битгий гэмтээгээрэй. Энэ гайхамшигт амьдралаас зөвхөн таашаалыг л хүртээрэй. Зөвхөн таашаалыг л хүртээрэй. За тэгээ үзэгчдээ баярлалаа. Энэ дугаарын зочноор дуучин наран эгч маань байлаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. За чамд амжилт хүсье минь дөө. За баярлалаа. За